Сэтгэл минь эзнийг мартагдав миний бурхан эзэн та болоо. Бурхныг дөнгөж олж аваад дөнгөж төрсөн найз минь чамд нэг зүйлийг зөвлөё. Тэгэхээр чи бол одоо дахин төрсөн хүн юм аа. Яг тэгвэл Библийн сударт ингэж бичсэн байдаг. Тэд цусаар биш, махан биеийн хүслээрч биш, хүний хүслээрч биш, харин Бурхнаар төрөхсөд илээ гэж бичсэн. Тэр дөнгөж төрсөн гэсэн үг. Тэр энэ их сонин санагдаж байгаа л да. Тэгэхээр дөнгөж төрсөн гэдэг маань таны одоо бодол санаа, таны одоо оюун сэтгэл, таны дотоод ертөнц одоо шинээр дахин төрсөн гэсэн үг. Тэгэхээр энд би нэг зүйлийн тухай ярих гэж байгаа маа. Энэ хүнд хоол хүнс хэрэгтэй байдаг. Тэгээ энэ хоол хүнс маань болохоор хүний одоо махан биед хэрэгтэй байдаг. Тэгээ миний ярих гэж байгаа хоол хүнс болохоор дөнгөж саяхан одоо тэр төрсөн байгаа. Одоо чиний тэр дотоод одоо хүнд тэр сэтгэл оюун бодол үүдэх хүүдлийг хиндэг тэр одоо дотоод хүнд чинь хэрэгтэй хоол юм. Тэгэхээр Матай 4:1-4 дээр ингэж бичсэн юм л да. Есүс Диваалд соригдохоор цөл рүү сүнсээр отлогдов. Тэр 40 өдөр 40 шөнө мацаг барьсны эцэст үлсжээ. Соригч ирээд түүнд "Хэрв чи Бурхны хүү муу юм бол энэ чулуунуудыг талах бол" гэж тушааг. Гэвч Есүс "Хүн зөвхөн талахаар бус харин Бурхны амнаас гарах үг үрээр амьдрна" гэж бичигдсэн байдаг. Тэгээд энд гарч байгаа зүйл нь ойлгомжтой. Яагаад гэвэл хоол идэхгүйгээр зүгээр ингээд тэр Бурхны үгээр бол одоо амьдраад яваад иж бол боломжгүй тийм. Тэгээ энэ юу хэлсэн бэ гэхээр таны дотоод тэр хүндэл зориулж хэлсэн үг. Хүн зөвхөн талахаар бус. Зөвхөн талахаар бус. Харин Бурхны амнаас гарах үг үрээр амьдрна гэж хэлж байгаа. Тэр таны дотоод хүнд ч гэсэн бас хоол хүнс хэрэгтэй. Тэр нь юу гэж хэлсэн бэ гэхээр Бурхны амнаас гарах үг үр гэсэн байна. За тэгэхээр одоо махан биед одоо өөрөөр хэлбэл биднээс идээд амьд явж байгаа энэ биед маань хэрэгтэй хоолоор нэлийн одоо олон удаа зөөрлүүлж болох юм. Дотоод сүнслэг хүний чинь хоолыг. Нэг юм түүх байдаг л да. Залуухан хоёр хос одоо айл болоод одоогүй байжгаад тэнийг одоо маргалцсан. За ингээд маргалдаад бол одоо хоёулаа уурлаа гэрээсээ гараад явсан. Тэр бол дөнгөж төрсөн 2 сартай бяцхан хүү байсан. Ингээд юу гэж бодсон бэ гэхээр бие биендээ найдаад за буцаад одоо хүүгээ өргөдөд орчих واخ гээд хоёулаа бие биендээ найдаад тэр чигээр явчихсан. Харамсалтай нь бол 7 хоногийн дараа эргээд ирэхэд хүүхднээ л хэдийн одоо л нас орчихсан байсан. Тэгээ үүнтэй бас нэг ижлэхэн түүх байдаг л да. Бас нэг 3 настай хүүхдийг гэртээ одоо мартаад 7 хончоод ирсэн байсан. Тэгэхэд нөгөө хүүхэд нь бол одоо ямар ч гэсэн бол амьд байсан. Гэхдээ нэг юм зүйлийг сорсон байсан. Хан дээр яваа одоо ямар нэгэн амьтныг бол маш одоо хурдан барьж явж идэж сорсон байсан. Шалны завсраар яваа Аалз ч гэдэг юм уу тийм одоо муухай юм идэж сорсон байсан. Өөрөөр хэлбэл тэр хүүхдэд хоол хэрэгтэй байсан. Саяхан гарсан түүхүүдэд бол хоолгүй байдлаас л ийм болсон. Тэгээд сүүлд нь тэр 3 настай хүү бол одоо маш олон жилийн турш тэр зуршил нь бол мартагдахаар үгээр тэр хүүхдэд хоногшиж үлдсэн байсан. Ямар нэгэн явж байгаа амьтныг маш хурдан бариад идчихдэг байсан. Тэр энэ хоолгүйгээр бол амьдрах бол одоо бас боломжгүй. Яг түн шиг одоо чиний дотор дөнгөж төрсөн тэр хүнд бас хоол хэрэгтэй. Тэр Матай номдор юу гэж хэлсэн юм бэ гэхээр тэр хүнд чинь зориулаад Бурхны амнаас гарах үг үрээр амьдрна гэж бичигдсэн. Тэгээ олон хүн одоо дөнгөж усан баталгаа хийлгчээд дөнгөж Христийг хүлээж авчаад ингээд цаашаа явж чаддаг. Ингээд хамгийн хэцүү юмтайгаа учирдаг. Өөрөөр хэлбэл Бурхныг хүлээж авах гэсэнсэж магадгүй хэцүү зүйлтэй учирдаг. Нөгөө итгэсэн зүйл маань одоо хоосон юм шиг санагдаад нөгөө одоо сайхан ориглон хүсэл маань унтраад ирдэг.
Яагаад? Яг саяын хүүхэд чиг хоолгүй болсноос. Тэгээ тэр дотоод хүнд чинь ямар хоол хэрэгтэй байдаг тохой. Тэгээ ярилцъя. Йохан ном дээр иймшлээд. Та нар судруудыг судалдаг. Учир нь тэдгэрийн дотор мөнх амбий гэж та нар боддог. Тэдгээр нь намаа гэрчилдэг үлээ. Тэгэхээр судруудыг судалдаг гэж энд одоо юу гэсэн юм бэ хэрэг? Библийн номыг гэсэн. Тэрэн дотор та нар мөнх ам байгаа гэж итгэдэг гэж. Библи уншаад одоо мөнх ам бол одоо Библи дотор байна гэж хүмүүс итгэдэг байсан юм. Харин тэдгээр нь бол намайг гэрчилдэг гэж хэлсэн. Тэгэхээр Есүс Христийг гэрчилдэг. Есүс Христ нь өөрөө одоо мөнх ам байдаг. Ийм зүйл утаарч. Тэгэхээр өнөөдөр биднээс нөгөө ориглон сайхан хүсэл маань унтарчаад нөгөө бурхныг дахин олж харж чадхаа байчаад ингээд одоо өөрийнхөө гаргасан шийдвэртээ эргэлзэх юм уу? Тийм асуудал одоо учир нүгэнд байгаа юм. Бурхныг хаанаас хайж болох вэ гэдэг асуудал. Бурхан чамд юу хэлээд байна вэ гэдгийг яаж ойлгох вэ? Тэр Есүсийн амнаас гарч байгаа үг болгоныг хаанаас олж сонсох вэ? Гэх юм асуулт байна. Тэгэхээр энд л юу ч гэсэн та нар судруудыг судалдаг. Учир нь тэдгэрийн дотор мөнх амбий гэж та нар боддог. Тэгэхээр чин судрад одоо Есүс Христийн хэлсэн үг байдгийн бол одоо тэр судар маань яах нь вэ? Биднээсийн хоол минь ус тарах нь. Тэр судрыг бид одоо дотоод хүндээ хоол болгож одоо ингэж уншиж одоо дотоод хүний хоолснороо өөрөөр мөнх амьдрал гэж хэлсэн байхгүй. Тэгэхээр тэр мөнх амьдралын хоол гэж одоо юу хэлж ийнэ гэхээр бурхны үгийг хэлж байна тийм. Тэгэд одоо бурхныг эргээд ирэх цагт та одоо бурхныг амнаас нь одоо жинхэнэ гараас нь барьж агаад хамтдаа одоо түүний үгийг одоо сонсох хэрэгтэй. Тэгээ тэр үртэл өнөөдөр бид бурхны үгийг яаж сонсох вэ гэдэг асуудал. Эсвэл Библиэр гардаг тэр гайхамшигтай түүхүүдийг хүлээгээд шөнө юм уу зүүдэнд ч юм уу бурхан ирээ надтай яриасаа гэд хүлээгээд идэг. Тэгээд ирдэггүй. Ингээд юу гэсэн бэ гэхээр бурхан надад үгээ хэлэхгүй байна. Ингээд нөгөө таны сүнслэг хүн чинь одоо аль хэдийн үхээд өргөдөөд дуусах болов гэх асуудал. Тэр ингэхгүй байхын тулд бурхан бол өнөөдрийн одоо хүмүүст бол Библийнхээ судрыг өгсөн ба. Тэгээ Библийн судрыг бид юу гэж ойлгож байгаа нөхөр бурханы одоо дуу хоолой яг л чамд хэрэгтэй, яг чамд хэрэгцээтэй, яг чамд хэлий гэсэн үгээ одоо Библиэр дамжуулж хэлж ийн гэж ойлгож байна. Тэр чинь ямар нэгэн гайхамшигтай юм зүйлийг болохыг хүлээлгүйгээр яах нь вэ? Дотоод төхнийхээ тэр хоолыг бид өөрсдөө одоо олж идэх гэж тэмүүлэх хэрэгтэй. Тэгэхээр ямар нэгэн одоо хоол хүнсгүй яжж тэгээд дотоод хүнээ амьд явуулах гээд тэгээд ингээд учир нь олдохгүй ингээд явах нь бол бас утгагүй асуудал. Тэгэд Йохан номын 1-р бүлэг ихэнд үг байсан. Үг бурхантай хамт байсан ба үг нь бурхан байсан. За тэгэхээр энд юу гэж хэлсэн бэ гэхээр өөрөөр хэлбэл хамгийн ихэнд үг байсан. Үг нь бурхантай хамт байсан. Үг нь бурхан байсан гэж хэлсэн. Тэгэхээр үг гэдэг нь бол Есүс хэлсэн. Өөрөөр үг нь бурхантай хамт байсан. Тэгээд одоо үг нь өөрөө бурхан байсан юм аа гэж хэлж байна. За тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхээр бурханы тэр үг гэдэг бол маш хүчтэй. Яг л тэр үг нь одоо ертөнцийг бүтээсэн. Бурханаас гарч исэн үг өрн яг нэ ертөнцийг бүтээхэд асар их хүчтэй байсан. Тэгэхээр тийм юм бол биднээс одоо байгаа энэ Библийг өөрөөр бурханы үгийг биднээс үл өшөөж өрдөө болохгүй юм байна. Энэ бол асар хүчтэй агуу тэр бурханы амнаас гарсан үг. Тэгэхээр Библиэр хооллож байна гэд тэр одоо хүчтэй одоо үг бол хүч чадалтай гэд одоо Библийг бол авдарныхаа хойно тавьчаад ингээд сүжиглээд бол тэндээ мөргөөд эсвэл тэндээсээ хүч чадалгүйгаад ингээд байх нь болохгүй. Өөрөөр хэлбэл энэ дотор бичигдсэн байгаа үг нь чухал. Тэгэхээр тэр үгийг яах вэ гэхээр судлах хэрэгтэй. Уншиж, судалж, ойлгож, бясалгаж, эргэцүүлж бодох хэрэгтэй. Энэ маань бидний тэр дотоод сүнслэг хүнд маш сайхан бол хоол болж байгаа. Ер нь бүгдээр одоо хоол идэх дуртай. Өнөөрөөс асууад зэрэг өнөөрөө би ер нь хоол идэхгүй яах вэ? За хөө байлчи. Маргааш өглөө хоол идэхгүй. Бас байлчи. Та бол ийм шийдвэрийг бол гаргаж чадахгүй байх л та. Ямар нэгэн шалтгаангүйгээр. Яг л та үлсэж одоо бас хэцүү байдалд орох байхгүй. Тэр яг үүмшгэ өөрийнхөө дотор дөнгөж бүрлдээд байгаа тэр шинэ хүнд чинь хоол хэрэгтэй. Тэр шинэ хүнийхээ хоолыг өгөхгүй бол яг л нөгөө өөрийн чинь өсөөд мэдрээд байгаа тэр мэдрэмжийг дотоод хүн чинь авч бас одоо
уруудан доошилж байгаа. Тэгээ мөн ядарч туйлдэж байгаа. Үг хэлэх тэнхэлгүй танд одоо сайн зүйлийг удирдаад явах тэнхэлгүй. Таны нөгөө шинэ амьдралын амтыг мэдрүүлэх чадалгүй болчихж байгаа юм даа. Тэгээ тэр хүнийхээ хоолойг одоо өхөн чухал юм аа. Тийм учраас одоо Библийг бол бид яах вэ? Өглөө оройны хоол шиг яг л уншиж хэрэгжилж судалдаг өхөн чухал. Орд нь би ногооч юм байсан л та. Одоо нэг хэсэг хугацаанд бол ногоо тарьсан. Тэгэхэд бол нэг зүйлийг ойлгосон. Ногоог ургуулахын тулд бас одоо арчилгаа шаарддаг юм байна л та. Ихэнхдээ бол одоо залуу хүмүүс бол ногоо тарихын тулд бол одоо маш их хэлбэр маягаар төсөөлдөг. Ялангуяа бол зарим нэг ногоо бүр их амархан юм байна гэж боддог. Тэр ногоонд нь юу орж ирэх төмөс гэх мэтийн одоо ногоонод орж ийн. Яг гэвэл төмсөө бол хавар очоо болчдөг. Тэгээд намар эрэхт нь бол төмс нь ингээ сайхан би одоо хураахад бэлэн болцсон байж ах. Ийм маягаар сэтгэдэг л дээ. За харамсалтай нь бол одоо тийм зүйл байдаггүй. Тэгж бол олон хүмүүс бол одоо залуу хүмүүс анхлан ногоо тарьж байгаа хүмүүс буруу сэтгэж буруу ойлгосноос одоо ногоо бол хэцүү юм байна. Ногоо бол боломжгүй юм байна гэдэг юм ингэж ойлгодог. Яг хөр төмс одоо их амархан одоо ногоог шилж байна л да. Ямар нэгэн одоо арчилгаа баг ер нь бараг л арчилгаагүй гэж ойлгодог. Тэгэхээр төмсийг эхлээд газар болдог хавар. За болохоос өмнө мэдээж нөгөө төмсөө одоо шороонд одоо сайхан сэрэг байхаар одоо төмснийхээ талбайг бэлдсэн байх шаардлагатай. Хүмүүс л өгдөг гэхээр төмс үл зүгээр урагчдаг гэж шууд ямар нэгэн сэрэгжүүлэлт юм уу ер нь хэлбэр маягаар төсөөлөд болчихж байгаа зарим хэсэг нь. Зарим хэсэг нь бол маш сайхан хөрсөө бэлтгээд ингээд төмсөө болчихлаа. За ингээд болчихлоо юм уу гэхээр одоо бас болоог байгаа юм. Яг гэхээр одоо төмсөө хэрвээ одоо төмсөө ямар нэгэн байдлаар одоо ус чиг авалгүйгээр удах юм бол бас төмс маань муу урах. Тэгэхээр зарим хүмүүс бол одоо багахан хэмжээний газартай хүмүүс нөгөө юугаа төмсөө усалдаг л да. Одоо гарч иртэл. За ингээд гараад ингээд сайхан юм болоод за л одоо ингээд бүх юм дуусчлаа да гэхийн алдад бол бас л болоогүй байж байдаг. Яг гэхээр нөгөө төмсөө дөнгөж ингээд ургаад ирэхийн алдад одоо зэрлэг ногоо маань бас зэрэг ургаад эхэлдэг. За ингээд бол тэр зэрлэг ногоо бол ямар нэгэн арчилгаагүйгээр маш гайхамшигтай ургадаг. Харамсалтай нь бол нөгөө төмсөнд маань арчилгаа хэрэгтэй байдаг. Ингээд төмс маань яах вэ гэхээр хоол тэжээлийн нөгөө зэрлэг ногоонууд хамаг шимийн аваад ингээд ургаж чадах байдаг. Тэгэхээр яах вэ гэхээр дөнгөж ургаж байгаа тэр үед нь зэрлэгнээс нь салах шаардлагатай болдог. За ингээд сайхан ургаад гараад ирлээ. За ингээд одоо болоо юм болоо жоохон одоо явж амарчаад ирдэг юм уу? Эсвэл жоохон одоо хэрэгтэй шаардлага арчилгааг нөх одоо гайгүй юм шиг байна. Ингээд явчих болох юм. Гэтэл бас л болоогүй байдаг. Яг хөөхөр дөнгөж одоо нэлээд сайхан том болоод ирэхийн алдад төмс маань одоо маналт гэдэг шороогоор одоо ингээд манж өгөх шаардлагатай болдог. Хэрвээ ингэхгүй юм болохоор бас нөгөө төмс маань бас идэлж хэрэглэхэд их хэцүү болно. Яг гэвэл амт нь одоо бол их одоо гашуун болцсон байдаг. Тийм учраас яг хөөхөр нөгөө төмсөө одоо манж эхэлдэг. Ингээ манд дуусаач ингээл хамгийн юм сайхан болчуудаа гэж ятл яах вэ гэхээр дараагийн нэг асуудал болохоор заримдаа маш их цэцгэлдэг. Дээрээ их сайхан саглагаар ингээ ногоо ингэж идэг. Харамсалтай нь бол доот одоо төмсөн нь тийм сайн биш. Тэгэхээр ногоочд яадаг вэ гэхээр бас л дараагийн нөгөө одоо ууггүй хөдөлмөр маань одоо тэр танах өөрөлдвөл илүү одоо навчнуудыг авах одоо хэтэрхийх цэцгэлсэн бол цэцгээдийн одоо тастаж хаях мэтэр. За ингээд бүхэн одоо бас сайхан болчлоо даа гэд бодож байхын алд дараагийн нэг асуудал гарч ирдэг. Магадгүй одоо зарим гантаа жил бол маш олон одоо юм хар одоо шоргоолсон нисдэг тийм хорхоонууд ирээд годоос иш болгоод идчихдэг. Тэд нь болохоор одоо хэдэн зуун мянгаараа нисэж ирдэг. Тэгээ бас л үүнээс хамгаалахын тулд ууггүй хөдөлмөр одоо арчилгаа тэр төмсөнд хэрэгтэй байдаг. Ингээд яг хөөхөр одоо хор мор тасах жишээний одоо ямар л арга байдгийг тийм арга хэрэгэлдэг. За ингээд бас л болоог. Дахиад үжитл дахиад одоо манах хэрэгтэй болдог. За дахиад л одоо ямар нэгэн зүйлээс хамгаалж ямар нэгэн зүйлээр одоо арчлах хэрэгтэй болдог. Энэ тасралтгүй хөдөлмөрийн үр дүнд одоо намар нь бол сайхан одоо юм хоолнд хэрэгэлдэг сайхан төмсийг гаргаж авах шин. Тэгэхээр ямар ч одоо хоол хүнсгүйгээр ч юм ямар ч арчилгаа байхгүйгээр өөрөө ингээд одоо сайхан болцдог зүйл гэж үл нэгч байхгүй. Тэгэхээр яг л одоо үүн шиг одоо таны дотоод хүнд юу хэрэгтэй вэ гэхээр хоол хүнс хэрэгтэй. Тэр хоол хүнсгүйгээр яг хөөхөр одоо танд ашиг авчрахаар тэгэж одоо өсөж одоо том болох бол боломжгүй юм байна. Тийм учраас л одоо
бид одоо Библийг судлаад Бурхны дуу хоолой, Бурхны надад яг хэлж байгаа үгийг нь би яаж ойлгох вэ гэж хичээж явах хэрэгтэй. Энэ үгийг уншаа судалснараа яах вэ гэхээр өөрийн чинь дотоод хүн амьд сэрүүн байж чадах юм аа. 2 дугаар Петр номдэр ингэж бичсэн байна л да. Өөрийнхөө алдар ба давуу чанараар биднийг дуудсан түүний жинхэнэ мэдлэгээ дамжуулан түүний бурханлаг хүч бидэнд ам болоод сүсгэлэл тамаатай бүхнийг сойрхсон. Эдгээрээр дамжуулан тэр бидэнд үнэтэй бөгөөд гайхамшигт амлалтуудаа сойрхсон. Ингэснээр та нар энэ дэлхийд тачаалар бах ялзарсаас ангижирснаар бурханлаг мөн чанарын хуваалцагч болох юм аа гэж. Энд юу хэлсэн бэхээр түүний жинхэнэ мэдгээр дамжуулаад түүний бурханлаг хүч бидэнд ам болоо сүсгэлэл тамаатай бүхнийг сойрхсон гэж хэлж байна. Өөрөөр хэлбэл таны дотоод хүний ам амьдрал мөн бас таны сүнслэг байдал тамаатай бүхнийг өөрийнхөө мэдлэгээр дамжуулж өгсөн гэж. Тэгээд яасан бэхээр өөр юу гэсэн бэхээр энэ мэдлэг дотор нь үүний тэр одоо үгэн дотор үнэтэй бөгөөд гайхамшигтай амлалтууд байгаа гэсэн. Өдөр тутамдаа тэр Бурхны амлалтыг уншиж бас Бурхантай ойр байх бол гайхамшигтай байдаг. Амьдрал сэтгэлээр унах ер нь бол маш олон зүйл тохиолддог. Тэгээ энэ үед одоо итгэгч хүн бол Библи рүүгээ тэмүүлдэг. Бурхантайгаа ойр байхыг хүсдэг байх. Энэ бол жинхэнэ гайхамшигтай. Өөрөөр хэлбэл бид амьдралын хэцүү дарамт бэрхшээл тохиолдох үед бидний зүрхэнд юу орох ёстой вэ гэхээр бидний эзэн Есүсийн амлалтууд байх хэрэгтэй. Тэр амлалтууд нь бидэнд одоо ирч хүчтэй бас мөн бэрхшээлийг даван гарах хүч чадлыг өгдөг. Тэгээд бидэнд одоо бас гайхамшигтай амлалт байдаг. Библиэлд бол одоо Иесусийн эргэж ирэх тухай гайхамшигтай амлалтууд байдаг. Тэгээд энийг бодох үед бид юу гэж боддог вэ? Бид бол энэ дэлхийгээс эзэн нэгэн цагт явнаа гэж итгэл дүүрэн өөрөлдвөл урдаа байгаа зүйлийг бол өчүүхэн юм а гэдгийг ойлгодог. Тэгээд энийг бас бид Библи дээрээс л олж мэддэг. Бас мөн ямар ч хэцүү зүйлд би чамтай хамтарч чамайг хамгаална гэсэн Библийн үг бидний зүрх сэтгэлд байх юм бол бид яах вэ гэхээр тэрүүгээр бас урамшиж зоригжиж амьдарч байдаг. Тэгэхээр энд бол гайхамшигтай одоо үнэтэй өгөөд гайхамшигт амлалтуудаа сойрхсон гэж хэлсэн. Тэгээ энэ таны амьд байх одоо бүхий л зүйлийг таны дотоод хүний амьд байх тэр зүйлийг бүрдүүлж өгч өгдөг байна. Тэгээ түүний мэдлэг бол үнэхээр гайхамшигтай юм л да. За Библийг ихэнх хүмүүс ингэж ойлгодог. Ер нь бол Библийг би уншчихсан. Харин бол би ер нь бол уншчихсан Библийг ер нь мэдэн дээ. За яг хөөхөр ингэж бодоод байна тэр хүмүүс. За нэг удаа сайн уншчихад бол тэрийг бол ер нь ойлгочихно. Тэгээ тэр зүйлээрээ бол одоо бүх зүйлийг бол одоо өөртөө тогтцсон байгаа тэр сүнслэг амьдралаа үйлснэг нь өөрөө хөгжүүлэх мэтээр санаад байдаг. Ийм зүйл хизээч байдаг. Нэг удаа би нэг юм тохиолдол яллаа. Би нэг юм одоо тавхимал одоо нэг жижигхэн ном барьж явлаа. За тэгвэл тэр ном маань бас Библийн судалгааны ном байлаа л да. За ингээд одоо нэг найзынд ороод байж итэл найз маань миний номыг эргүүлж үзснэ. Энэ номоо өгчээ би уншчихъя гэдэг. Тэг чи хэд хоног чамаагүй уншсан болно гэдгсэн чи. Би энэ номыг чирээсээ өнөө шөндөл уншчих. Би бол номыг ер нь нэг л өдөр уншчихдаг хүн гэж. За нөгөө хүмүүс яасан бэ гэхээр нөгөө номыг минь авч явлаа. За тэгээд тэр мэн бол Библи биш байсан л да. За ингээ маргааш нуулаа яваад ирсэн. Би бол уншчихсан гэдэг. За тэгээд яг юу ойлговдоо гэд би бас ойлгосон одоо байх болоо гэж одоо ойлгочихсан байгаасаа гэж хүсэжсэн учраас гэсэн. Тэгэхээр мань юм бол одоо тэнд өгүүлсэн санааг ерөөс олж хараагүйсэн. За ингээ яг ярих гэхэр байдгүй. Яг ингээд ойлгосон зүйл амьдралдаа хэрэгжүүлэхэр байдаг. Тэр ийм байдлаар одоо Библийг унших нь бол зохимжгүй юм. Өөрөөр хэлбэл нэг удаа уншчихад бол боломжтой юм бол ойлгочлоо гэх мэт. Гэтэл энэ өдөр тутмын амьдралд өдөр тутам уншиж хэрэгжилжсэн бидний жинхэнэ дотоод амьдрал дотоод хүмүүс минь хоололж байдаг. Тэгээ манайс хүн бидэнд одоо өдөр болгон уншихаар одоо Библийн тийм сайхан номуудыг гаргаж өгдөг л дөө. Библиэс аваад өдөр тутамд нь одоо жишээ нь даваа гарагт энэ ишлэг ч гэдэм бо мегмар гарагт энэ ишлэг. Тэг яг ингэ санагддаг. Амьдрал өдөр тутамдаа л хүн бэрхшээлтэй тохиолдож байдаг. Заримдаа гайгүй болж болох юм л да. За гэхдээ тэр бэрхшээлтэй тохиолдсон үедээ нөгөө нэг Библийнхээ одоо ном өөрөлдвөл нөгөө хоол тэжээл рүүгээ сүнслэг амьдрал руугаа эргэж очихыг хүсдэг.
Ингээд нөгөө нэг бэлтгэсэн байсан ингээд номоо уншлаа. Даваарийнхаа ч юм уу мегмар гарийнхаа ч. Яг тэр уншиж байгаа зүйл чинь яг жинхэнэ одоо хамааралтай байдаг. Яг хэцүү асуудалд чинь хариулт өгөөд байдаг. Тэгэхээр нөгөө нэг Библийн үг гэдэг зарим хүмүүсийн бодлоор нэг дор уншчихаал болчихдаг мэтэр сэтгэдэг тэрийг өдөр тутамдаа бэрхшээл тохиолдох тутамдаа унших болгонд цоо шин байдаг. Цоо шин амьдралын эрх хүчийг өгч байдаг. Морины сайныг унан байж, нөхрийн сайныг хандлан байж гэдэг шиг. Үнэхээр үнэн худлыг нь тэгэхээр бидний сүнслэг амьтдыг тэжээдэг эсхийн шалгахын тулд амьдралаараа бид хэрэгжүүлэх ёстой юм байна. Бүхэл одоо гайхамшигтай одоо Христийн гайхамшигтай чанар таны дотор одоо өсөн бэхжих болтугай. Тэгээд энэ 2 дугаар Петрийн номдрыг үжилсэн юм бэ хэрэг. Ингэснээр та нар энэ дэлхийд тачаалаар байх ялзарлаас ангиж ирснээр бурханлаг мөн чанарын хуваалцагч болох юм аа гэж хэлсэн. Бид ярианыхаа ихэнд дөнгөж одоо төрсэн хүүхдийн тухай ярьсан тийм ээ. Таны дотор дөнгөж бүрдсэн байгаа тэр шинэ хүний тухай ярьсан. Дөнгөж өлгөтэй хүүхд хинт ч одоо хүнд одоо юм заагаад ингээд ярьж өөрийнхөө бодол санааг илэрхийлж чадахгүй. Таны дотор байгаа тэр өлгөтэй хүн чинь хизээ нэгэн цагт өсөөд хөгжөөд энэ ч бичигдсэнээр бол бурханлаг байдлын хуваалцагч болох хүртлээр яах вэ? Өсөлт хэрэгтэй, хоол тэжээл хэрэгтэй, арчилгаа халамж хэрэгтэй. Магадгүй та ингэж өсгөж амьдралынхаа туршид өсгөж чадсны үндсэн дээр гайхамшигтай бурханлаг мөн чанарын хуваалцагч болсоор өсөн дивжих ийм л та боломжтой юм аа. Танадтай хамт байдаг тоо Цэгэлмэн таны Үнгэн шөнөөрч магтан дуулна Ойтхор зовлонгийн дундаас магтана